Бид түүх гэхээр л яг 100% болсон баримт нотлохотой үйл явдал гэж боддог. Түүх судлаачд болон сонирхогчд түүхийн явдлыг яг болсон үгөг тэгвэл нотлохын тулд янз бүрийн арга ашигладаг бөгөөд үүнд археологийн олдурууд, бичиг судар, аман яриа, зураг сэлбэр гэх мэт олон төрлийн нотлох баримтуудыг олж хайж харьцуулж үзэж байж яг болсон гэд хоорондоо зөвшөөрөлцөж санал нийлээд бичиж үлдээдэг юм. Бидний дуугийн цаг хугацааны машин нэгэнт байхгүйгээс хойш бид нар иймэрхүү арга барилаар л түүхийг судалж тэр үед ийм болсон юм байна даа гэд таамаг гаргадаг билээ. Би тэгвэл яагаад энэний талаар яриад байгаа вэ? Яагаад гэвэл өнөөдрийн бичлэг дээр хэдүүлээ хүн төрөлхтний түүхэнд хамгийн том буруу ойлголтууд болон худал баримтуудын талаар ярилцуулна. Орчин үеийн хүн төрөлхтөн нэгдсэн хуулийн систем дагдаг гэдгийг бид бүгд мэднэ. Социалист, капиталист, эсвэл бүр фашист төрийн системтэй байсан ч дэлхийд ирэх бүх улс орнууд бичсэн нэгдсэн өөрсдийн гэсэн хуулийн системтэй байдаг. Тэгвэл энэ хуулийн систем нь хаанаас үүсэлтэй вэ? 1804 онд Францын эзэн хаан болох Наполеон Бонапарт гэдэг хүн тэгвэл Code de Civil Français гэдэг баримтат хуулийг анх бичиж байжээ. Энэхүү бичвэрийг бид одоо Наполеоны код буюу Наполеоны дүрм гэж хэлцгээдэг. Наполеон тэгвэл энэхүү хуулийг бичсэн шалтгаан нь гэвэл өнгөрсөн зуунд нь буюу 1789 онд болж өнгөрсөн төрийн эргэлт гэх агуу Францын хувьсгалаас үүсэлтэй шинэ төрийн системийг жигдрүүлээд нэгдсэн дүрм дагдаг болгох зорилготой бичиж байжээ. Энэхүү хуулийг бичгээс өмнө Франц улсад нэгдсэн хууль журам гэж байхгүй. Урд хойд Францууд өөр дүрмтэй хуулийн системтэй байсан. Тэгээ бас Францын сүмийн систем дагсан хуулийн системийг мөн бас байхгүй болгосон юм. Орчин үеийн хуулийн системийг бий болгосон Наполеон тэгвэл өөрөө ямар хүн байсан бэ? Маш жижигхэн биетэй, том толгойтой, нарийн хоолойтой, ааштай хүн байсан гэж бид кино болон хошин шоуг дээр зөндөө харж байсан тийм үү? Харахад л 150 см хүрэхгүй өндөртэй энэхүү хүн тэгвэл түүхэнд буруу ойлголтуудыг хохирогчдын нэг нь юм. Яагаад гэвэл жинхэнэ амьдрал дээр Наполеон нь 168-аас 170 см орчим өндөртэй байсан бөгөөд тэр үеийнхэн Европын эрэгтэй хүмүүсийн дундаж өндөртөө багтаж байсан юм. Яагаад тэгвэл бид нар одоо түүнийг намхан гэж шоолох туртай болсон бэ? Яагаад гэвэл тэр үеийн Франц улсын хамгийн том өрсөлдөгч нь Английн эзэнт гүрэн байсан бөгөөд Английн хааны тушаалаар Наполеоныг доромжилсан шоолсон цуу яриа Англидаа тараагдаж явандаа үнэн баримт мэд аман яриа болжээ. Тэгээд ч дутхгүй тэр үеийн Француудын өндрөө хэмждэг нэгж нь өөрсдийнх нь дотооддоо л ашигладаг байсан фут систем бөгөөд энэхүү нэгжээр Наполеон 5.2 фит өндөртэй байжээ. Энэ нь сантиметр руу хөрвүүлбэл 168 см юм. Англид бол 5.2 фит өндөртэй хүн нь сантиметраар 157 см өндөртэй болж байгаа юм. Хоёр өөр хэмжүүртэй фут систем байсан гэдгийг тэр үеийн англи хүмүүс бол мэдэхгүй байсан юм. Бас өөр Наполеон намхан харагддаг байсан шалтгаан нь гэвэл тэр үеийн төрийн албаны бие хамгаалагч цэргүүд нь 180 см-аас дээш өндөртэй залуусыг сонгодог байжээ. Байнга хажууд нь явдаг байсан бие хамгаалагч нар нь 180-аас дээш өндөртэй, бүр заримдаа тэдний дундаж өндөр нь 190 см шахуу байсан болохоор Наполеон хажууд нь жижигхэн биетэй одоо шиг харагддаг байжээ. Яг үнэндээ бол Наполеон тэмч намхан байгаагүй бөгөөд Франц улсыг өөрийн гартаа хатгаж авч чадсан мундаг хүчрхэг хүн байсан гэдгийг бидэнд дунд сургууль байхад түүхийн хичээлдэр бараг зааж өгдөггүй байсан юм шиг санагдаж байна. Та бүхэнд нэгэн сонирхолтой баримт би одоо ярьж өгье. Наполеон 1814 оны өөрийн үүсгэсэн Европын дайндаа хожигдол хүлээснийхаа дараа Францын хаан болох Луи 18-ын тушаалаар Элба арал руу цөлөгдсөн билээ. 1815 онд тэгвэл Наполеон өөрийн бие хамгаалагч гэх мянган цэргийн хамт энэхүү арлаасаа оргож Франц улсад буцаж эргэж ирсэн юм. Энэ мэдээг сонссон Луи хаан Наполеоны бослогыг зогсоо хэмээн 5,000 гаруй цэргийг түүний эсрэг явуулсан байна. Харин энэхүү 5,000 цэрэг Наполеоныг устгахаар иртэл Наполеон өөдөөс нь ганцаараа алхаж ирээд "За алив, миний бие энд байна. Өөрсдийнхөө эзэн хааныг алмаар байвал намайг устгах" гэж хэлэхэд түүнийг алах гэж ирсэн 5,000 цэргүүд харин эсэргээрээ бүгд Наполеоны талд орж хамтдаа Парис хот руу жагсаж Франц улсыг буцаан авсан гэдэг. Ийм хүчирхэг нэр төртэй хүнийг Английн цун ярианаас болж орчин үед бол зүгээр намхан ууртай нэгэн хүн гэж шоолох болсон нь харамсалтай юм. Esprit tout divin, je me perds dans tes yeux, je me noie dans... Та бүхэн сүүлчийн самурай гэх алдарт Том Крузийн тоглосон Ханс Зиммерийн аяыг нь бичиж байсан киног үзэж байсан бах тий.
Тэгвэл энэхүү кинон дээр гардаг нэгэн алдарт хэсэг дээр нь харанхуй сүүдрээс нинжанууд гарч ирээд киноны гол дүрийн баатрууд руу дайрдаг билээ. Үзэхэд үнэхээр гоё. Байлдаантай энэхүү хэсэг нь тэгвэл жинхэнэ амьдрал дээр хизээч болоогүй бөгөөд яаж ч болох боломжгүй байсан юм. За би тайлбарлаж өгье. Нинжа гэдэг үг нь зөвхөн Монголд хууль бусаар алт толборлдог хүмүүсийг дууддаг нэр үг биш юм. Бид нар энэхүү хүмүүсийг ингэж дуудаж эхлэхээс өмнө дэлхийд даяар хүмүүс харанхуй сүүдрийн дайчдыг нинжа гэж дууддаг байсан билээ. Япон улсаас гаралтай энэхүү домогт дайчт нь болохоор кино, аним, номноос харахад бол сүүдэрт бараг амьдардаг шахуу, хар хувцас өмссөн, шидэт төмөр шүрикен шиг од хэлбэртэй зэвсэгтэй, утаа хаяад алга болдог дайчид байдаг билээ. Хэрвээ би танд энэ бүгд худлаа Холливуудын зохиол гэж хэлбэл яах вэ? Жинхэнэ амьдрал дээр бол нинжа гэдэг дайчин Японд байгаагүй юм. Харин шиноби но моно гэж дуудагддаг тагнуулууд бол байсан. Нинжа гэдэг үг нь шиноби гэдэг үгний өөр хувилбар нь бөгөөд арай орчин үеийн хувилбар нь юм. Тэгвэл шиноби гэж юу байсан бэ? Японы дээр үеийн бөгөөд 15-аас 17 дугаар зууны үед их дайн дачинтай байсан үед тагнуул хийдэг, цуу яриа тараадаг, хорлон сүтгэх үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байсан юм. Жинхэнэ амьдрал дээр шиноби нар энгийн хүмүүс шиг бөгөөд тариалангийн ажилтан, цэвэрлэгч, тогооч гэх мэт бусдын дунд алга болж чадхаар хувцас өмсдөг байжээ. Сүүдэр дунд харанхуудгүйгээд байдаг тэр хар хувцас нь тэгвэл Кабуки театраас гаралтай юм. Японы амьд жүжиг буюу Кабуки театрын арт хар тайзнаас ялгарч харагдахааргүй зориултаа хар хувцас өмссөн арын албаны туслах хүмүүсээс энэхүү сүүдэр дундах дайчдын томог үүссэн гэж авч үздэг юм байна. Тэгээд ч барахгүй жинхэнэ амьдрал дээр энэхүү шиноби дайчд нь яг үндэ дайчинч байгаагүй юм. Сэлэмтэй тулааны урлагаар бараг хичээлдэггүй байсан бөгөөд жинхнээсээ самурай дайчинтай тулдах юм бол 1 секунд ч хүрэхгүй хожигдох байдалтай байж гин. Харин гардан тулааны урлаг буюу тайжуцуугаар харин хичээлдэг байсан гэдэг нь үний юм. За энэ хэсэг дээр би үлдсэн бүх худлаа баримт, буруу ойлголтуудыг та бүхэнд тайлбарлаж өгөх болно. Александрийн агуу номын сан гэдэг манай эртний өмнөх 285 дугаар оны эртний судар бичээс суглуулах, хадгалах, бас хуулбарлах зорилттой номын сан байсан юм. Тэр үеийн судлаач нар, эрдэмтэд бүгд энэхүү номын санд өөрсдийн чадхаар тусалж, хандивлаж, эсвэл бүр ажилдаг байсан юм байна. Гэвч нэг өдөр агуу Жулиус Сизер буюу Юли Сизер Ромын цэргүүдтэйгээ дахиж орж ирээд энэ байшин бүхлээр нь шатаагаад дотор нь байсан бүх судар, мэдээлэл, түүхэн баримтуудыг бүгдийг устгаж хайсан гэдэг. Энэхүү номын санд байсан мэдээлэл судар номнууд нь тэр үеийнхээ хамгийн ховор түүхэн баримтууд байсан бөгөөд бид тэнд яг юу байсныг нь одоо мэдэх боломжгүй юм. Гэхдээ энэ бол худлаа. Яагаад гэвэл бид мэдэх боломжтой. Александрийн номын сан нь өөрөө ихэвчлэн хуулбарлан копидох зориулттай газар байсан гэж түүхчид үздэг. Ориг судар номнуудыг нь хуулбарласныхаа дараа авчирсан хүнд нь буцаагаад өгөөд явуулдаг байсан юм байна. Тэгээд ч барахгүй. Жулиус Сизер Александрийн хотыг эзлэхээс өмнө хэд хэдэн удаа энэхүү номын сан шатаж байсан бөгөөд дотор нь байсан үнэт эдлэл, бичээс судруудыг нь аль хэдийнэ өөр нутаг газар руу аюулгүй байлгах зориулттайгаар нүүлгсэн байсан юм байна. Александрийн номын сан шатсан судар бичээсүүд нь яг үндэ жинхэнэ биш байсан гэж түүхчид болон эрдэмтэд үздэг юм байна. Хэрвээ та ойрын үед кинотеатрт кино үзсэн бол How to Train Your Dragon эсвэл Лууга хэрхэн сургах вэ гэд кино магадгүй үзсэн баг. Энэ кинон дээр гардаг эртний викингчүүд нь Яманы ивэртэй дуулга өмсөд байлдаж байгаагаар гаргадаг билээ. Тэгвэл эртний викингчүүд нь өөрсдөө түүхэндээ хизээч ямаа эсвэл үхэр эсвэл өөр ямар нэг амьтны ивэртэй дуулга өмсөж байгаагүй бөгөөд энэхүү зураглал нь 19-р зууны опера театрын зохиомол зүйл юм. За хамгийн сүүлийн баримт маань гэвэл Америкийн талаар юм. Түүхийн номон дээр Америкийг анх олж нээсэн хүн нь Кристофер Колумбус байсан гэж бидэнд зааж өгдөг. Энэ нь бол үнэн. Гэхдээ тэр Америкийн төв рүү очисон анхны Европ хүн биш юм. Түүнээс хэдэн зуун жилийн өмнө Америк төв дээр түрүүний ярьсан эртний викингчүүд буугаад суйрлаж тогтнож байсан ул мөрийг археологчд олж илрүүлсэн юм. Колумбусын үед бас дэлхий хавтгай байсан гэдэг ойлголттой байж байгаад Колумбус бөөрөнхий гэдэг нь олж илрүүлсэн гэдэг бас буруу ойлголт байгаа. Яг үнэндээ тэр үеийн хүмүүс аль хэдийнэ дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг байсан бөгөөд Колумбусын бусдаараа ялгарч байсан зан чанар нь гэвэл тэр дэлхийн хэмжээг яг үнэндээ үнэн төрхөөс нь арай жижигхэн гэж тооцоолдог байсан юм байна. Тийм болохоор тойроод хэдхэн хоногийн дотор энтгэг рүү хүрнэ гэж тооцоолоод аялалтаа гарсан юм байна. Тэгээд санаандгүй Америкийн ТV-г олж нэгээд тэгээд түүнээс хойш түүхийг бид бүгд мэддэг билээ. За Америк гэхээр бидэнд Америкийн нэгдсэн улс санаанд ордог тийм үү? Тэгвэл энэ улс анх үүсгэхэд түүний тунхаглалыг зохиосон Америкийн үндсэн хууль болох Constitution-ыг бичсэн хэдэн хүмүүсийг бид одоо үүсгэсэн эцгүүд бөгөөд Founding Fathers гэж нэрлэдэг.
Тэднийг дүрслэн зурсан зураг болгон дээр хөгшөрч аваа 60 эсвэл 70-тай хөгшин ах нар хамтарч нийлж байгаад энэхүү агуу улсыг үүсгэсэн мэт харагддаг. Тэгвэл яг үнэндээ тэднээс ихэвчлэн залуухан хүмүүс байсан юм байна. Хамгийн хөгшин нь Бенджамин Франклин 70-тай байжээ. Хамгийн залуу нь Роберт Ливингстон дөнгөж 30-тай байсан юм байна. Эдгээр хүмүүс тэгвэл Английн колони байсан энэ улсыг чөлөөлж өөрийн бүгд наримдах улс болгоод тэгээд Америкийн анхны 5 ерөнхийлөгч нь эдгээр хүмүүсээс сонгогдож байжээ. За хэдүүлээ одоо жоохон өмнөд хэсэг рүү аялцгаая. Амазоны ширэнгэн ой бол бид бүгдийн маш сайн мэдэх алдартай ширэнгэн ой билээ. Rainforest буюу бороотой ой гэж нэрлэгддэг энэхүү ой нь дэлхийд дээрх хамгийн том ой мод юм. Орос, Монгол, Аляскийн тайга ой мод нийлээд ч энээс том болж чадахгүй юм. Бид энэхүү ширэнгэн ойн талаар маш бага ойлголттой. Хүн төрөлхтөн энэ ойн талаар олон домог түүх бичиж ам дамжин ярьж байсан. Энэ Элдорадогийн алтан хотоос ахуулаад эртний хаягдсан уугуул иргэд гээд энэхүү ой модны домог яриа бараг дуусахгүй байх. Би тэгвэл буруу ташаа ойлголтыг задлж зөвтгөх биш, харин нэмээд нэлээд хэдэн домог эсвэл баримтуудыг хэлж өгье. Амазоны ширэнгэн ой нь өөрөө эртний хүмүүсийн тариалангаас болоод эсвэл ургуулсан моднуудаас нь болоод ийм амар шигүү ой мод болж үүссэн гэдэг онол буюу цуу яриа байдаг юм байна. Амазоны ширэнгэн ой дотор сая гаруй хүн амтай нууцлагдмал ямар ч зам ирж очоогүй том хот байдаг. Түүнийг Iquitos гэдэг бөгөөд энэхүү хот нь одоогийн Перу улсад байдаг юм байна. Та Google Maps дээр хараад үзээрэй. Үнэхээр сонирхолтой. Орчин үеийн технологи болох LiDAR буюу лазераар хэмждэг камераар үзэхэд Амазоны ширэнгэн ой газрын гүнд эртний хүн төрөлхтний үнэхээр том хот түнэлийн систем байгааг олж илрүүлжээ. Тэгэхээр Элдорадогийн домог магадгүй үнэн байсан байж болохоор юм. 1913 онд болсон Амазоны ширэнгэн ой гол горхийн системийг судлах экспедицийг удирдах зохион байгуулж санхүүжүүлж өгсөн хүн нь Америкийн 26 дахь ерөнхийлөгч Theodore Teddy Roosevelt байсан юм. Тэрээр энэхүү экспедицтэй үнэхээр хүн дээр гэмтэж, өвдөж, улмаар хэдэн жилийн дараа үнэтэй холбоотой өвчнөөр нас барсан юм байна.